За та бүхэнд орой минь хүргье. Ардчилсан нийгэмд төрж өссөн Монгол Улсын ерөнхий сайд томилогдож байгаад бол бас дэмжиж байна чадах бах. Одоо бол бодиттой ажлуудаар манайхан баахан бодлого ярьлаа. Цагаан байрны улаан намынхан 3 дугаар ээлжийнх нь хоолнд орох гэж өдөрдөг чинь та өөрөө. Жишээ нь одоо Эрдэнэс Монгол гэдэг нэг компани байна. Яам юм уу гэхээр яам биш. Засгийн газрын хэрэглэх газар юм уу гэхээр бас биш. Холбогдох одоо тэр Эрдэнэс гэдэг юм уу, Эрдэнэс 5-7 гэдэг юм бүгдээрээ ажиллаж чадчихээн. Гэтэл энэ компанид жилд 6-700 тэрбум төгрөг төвлөрүүлээд үрждэг, үр дүнд хүрдэг. Тэгээ иргэд нь очиод мэдээллийн ил тод байлгыг ингээд яриа явдаг. Жишээлхэд энэ нэргэн даваагийн цогтоод ингээд даваагийн мөнх эрдэнэ бол шүүгүүлүүлээгээд мэддэг хэрхийг хангаа яваад идэг, сайн муугаараа хэлүүлээ яваад идэг. Тэгээ одоо энэ иргэдээ сонсдгоо одоо энэ дарган зандаг нийгэм дээр одоо та ерөнхий сайд болж ийн байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байна. Хоёрт аль ч нам хамаагүй бүгдээрээ дарга болоод бүгдээрээ ингээд нэг юм болсон болоогүй бага бүрдүүлж ирнэ гэд бүгдийг халдаг. Халаа явахаар одоо жишээлхэд улсын хэмжээнд 23 онд 21 тэрбум, 24 онд 40 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тэтгэмжээр өгсөн байна. Нэг удаагийн тэтгэмжээр. Гэтэл одоо эн чинь төрийн өмчийн компаниуд дээр энэ тоо зөндөө явна. Төсвөөс өгнө. Эн чинь бүгдээрээ Монгол улсаас гарч байгаа. Одоо та Монгол улсын ерөнхий сайд болж байна. Энэ тал дээр одоо бас нэг таныг асуумаар байна. Энэ төрийн өмчөд одоо энэ сууж байгаа компаниуд дээр сууж байгаа дарга нар бол одоо эхнэрийгээ зөөж гин, хүүхдүүдээ зөөж гин, сургууль цэцэрлэг гэрлүүн. Хэмний гавны гэдэг бодолтой нэг ч дарга байхгүй. Бүгдээрээ одоо ингээ годомжинд алхаж чадгаа байсан, автобусанд сууж чадгаа байсан. Та нараас том цалинтай. Наран цогт дарга Эрдэнэс Монгол дээр сууж байхдаа жилийн 393 сая төгрөг авч ирсэн юм байна. Дараагийнхан дарга очсон нуугаад байна. Хувь хүний нууц гин. Улсын байгууллага давилгатай тэмцэх газарт мэдээлэл гаргаж өгөө дарга хийх гэж очиж байгаа бол тэнд юуг нь уух гэдэг. Иргэдээсээ та яг юу нуух гэдэг. Энэ тал дээр бас нэг байр суурь илэрхийлээд өгөөч. Энэ их тансаглалаар ч уг нь эмчнэр, багш нар цалин бага байна гэж агсаад шүү дээ. Ахмадууд ч гэсэн цалин 1.5 сая болоод үг гэж агсаад байна. Эднэр лүү хийчихгүй юм. Өвдсөн нэг хүн гадагшаа явж чадахгүй хахад Мятийн тэгээд энэ ч татвараа төлөөл гадагшаа зугаалаа явж идэг ийм амир өргүү зардалтай компаниудыг татан болгомоор шүү дээ. Хувьд өгмөр. Энэ тал дээр таны байр суурийг сонсчоод тэгээ араас нь авилгатай тэмцэх газрынхаа юм ярий да. 30 секунд байгаа юм байна. Одоо энэ авилгатай тэмцэх газар гэж нэг бас нэг газар байна. Дарга нь сураг сонсох юм бол казино тоглоо яваад идэв шүү. Эсвэл улс төрөөс нэг команд өгөхөр ажиллаж хүн намандаг. Цагаан байрны хулгайчууд одоо бүр ирээ цэрээ алдсан шүү дээ. Бүгдээрээ 100 сая төгрөг биш 100 сая доллар одоо авилгын хэрэг илчилдэг болсон. Яагаад ажиллаа хийхгүй юм? Эсвэл өвдвөл, эсвэл өөрөө хүсвэл, эсвэл хугацаанд дуусвал чөлөөлт юм байна. Энэ авилгатай тэмцэх газрын даргыг чөлөөлдөг яаралтай хуулийг оруулж ирэхгүй бол би өөрөө санаачлын учрал дарга. За, учрал гэж хариулъя. За, тэр Эрдэнэс Монгол бол үндэсний баялагын сангийн хуулийн дагуу баялагын сангийн удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага гэдэг хуулийн тусгацсан. Энэ бол ер нь баялагын сангийн нэгдэл. Та алдагдaltaй ажиллаж байгаа компаниудаар одоо санхүүгийн менежмент хийдэг. Тэгэхээр таны ярьж байгаа зүйл дотор бол бас тодорхой хүн яриад байгаа шүү байна. Би тэнд хин яаж ажиллаж байгааг бол одоо очоогүй учраас мэдээлэл байхгүй. Тэгэхээр би худлаа ярьж яах вэ? Очоод энэ компани менежмент ямар төвшөнд байгаа юм гэдгийг бол өөрөө одоо очиж мэдээллүүдийг авна. Та нэг л зарчмыг үйлчлэн бид рүү хэлсэн шүү дээ. Одоо KPI дээр суурилсан тэр гүйцэтгэх захиралтай контракт байгуулад яваад тэр ашиг орлогоороо залинждаг. Компаниг ашигтаа оруулах урамшуул авдаг энэ зөв зарчмаар явуулах хэрэгтэй. Тэг үнэхээр ашиг олж ивэл урамшуул авч болно. Тэр компаниуд уул уурхай гэдэг л зарчим шүү дээ. Тийм учраас энийг бол очиж бас тодорхой одоо мэдээллүүдийг авч нөхцөл байдлыг сонсч дүгнэлтээ гаргах нь зөв байхаа гэж бодож байна. Би захимын сайд байхад нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрийн өмчт компаниудын тудс гүйцэтгэх захирал хяналтын зөвлөлийн гишүүдийн цалин урамшууллыг нээлттэй болгох хуулийг хийсэн шүү дээ. 68 нэр төрлийн мэдээлэл нээлттэй байгаа. Шилэн говьмэн дээр байгаа шүү дээ. Энэ шилэн говьмэн дээр энэ 68 нэр төрлийн мэдээллийг ил болгохгүй байгаа бол харин засгийн газар хариуцлага тооцсон шүү. Тэгээ зөвхөн гişүнэ те. Би энэ хуулийн дээр байгаа цалин хөлс урамшуул бүгдийг нэг өстө. Энийг ил болохгүй байвал харин
Энэ эсүүлдэл шүү. Тэгэхээр юм. За хоёрт бид нэг зүйлийг бас марцуулах. Одоо ингээд улс төрчид бид хитрхи ингээд төрийн алба, төрийн өмчт компани руугаа ингээд улс төр хийсээр байгаад сүүлдээ энэ төрийн өмчт компаниудад чинь боловсролтой чадaltaй залуучууд ажиллахаа болчих гээд байна. Гэхдээ тэнд очсноос хувийн компанид ажиллая. Төвөг минь одоо тэнд очиж янз бүрээр цоллуулж яхаар. Төрийн албанд чинь хүн үлдэхэ боллоо. Төрийн алба чинь бүгдээрээ ийм тийм гэж цолсоор байл. Тэгээ цаашдаа энэ төрийн өмчт компаниуд чи хэн удирдах юм? Энэ төрийн алба чи хэн удирдах? Тэгээ хэдүүлээ бас энэ нэг жоохон зарим зүйл дээр нэг улс төрөө нэг хэмжээ хязгаартай хийж явахгүй бол өнөөдөр ч гэсэн орой өдөш одоо хэдүүлээ ярихтаа бол одоо ч сая одоо нөө тэр банк дампуурах гээд байна гэхээр дагаад дампуурдаг гэдэг үг байдаг шиг ийм эдийн засгийн нарийн тоомоог ингэж яагаад энэ зах зээл дээр хитрхи их савлгаа бас үүсгэж эрсдэлт. Тэгээ бид нар чи нөгөө олон жил төрийн өмчт компани гэж зарим нөгөө нэг үхрийн эвэрд оргихоор мянган үхрийн эвэрд оргидог гэдэг шиг яг ажлаа хариуцлагатай хийж байгаа зарим төрийн өмчт компани нөгөө гүйцэтгэх захирлуудын нэр хүнд нь дагаж унаад тэгээ хүмүүс бол ер нь за одоо ер нь төрд ажиллах хэцүү юм, төрийн өмчт компанид ажиллах хэцүү юм гэдэг болчоод байна. Тэр төрд байгаа хариуцлагатай албаа хаагчдыг хамгаалах бодлогыг одоо ингээд зөв хэрэгжүүлж зарим одоо чадaltaй мэдлэг ур чадвартай хүмүүсийг төрд нь авч үлдэх төрийн өмчт компаниуд дээр хариуцлагатай сайн ажиллаж байгаа хэдийг бас хайрлах хамгаалах юм бодлогыг хэрэгжүүлэхгүй бол сүүлдээ бүгдээрээ л бүтэхгүй болохгүй юм шиг болоод ер нь төрийн өмчт компаниуд маань их хүнд болж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бас би яг гүйцэтгэлээр нь үнэлээд сайныг нь сайн, мууныг нь муу ингээд нээлттэй зарлаад ингээд явдаг зөв механизм руу одоо шилжүүлэхийн төлөө хичээнэ гэдгийг бас хэлье. За, Тоогийн зөвлөлтөөр 1 минут. За, ушрал шүү. За, засгийн газар бол тэр авилгын индексийг одоо 10 байр хойшлцсон байна. Энийг ахиулах ёстой. Үүнд хууль хяналтын байгууллагууд хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр би төрийн өмчт компанич тэр альж байгууллагыг тэр одоо муу сайн гэж төрүүлж дүгнэж болохгүй. Хариуцлагатай байх ёстой. Тийм учраас ажиллаа хийн. За хариуцлагатай хамтарч ажиллаж байгаа хэн бүхэнтэй ажиллана. Хариуцлагагүй ёс зүгөө байгаа ажиллаа хийж чадахгүй хинтэй ч одоо ажиллах бололцоогүй ийм л зарчим шүү дээ. Бидээ шаардлага тавь сурыг. Эрхээ эдлийн үүргээ хөлийг хариуцлах нэхий. Одоо энэ сахилга батгүй байдал хариуцлагагүй байдлын одоо юм зуд болоод байна шүү дээ. Тэгээ энэ хариуцлагатай байдал руу явъя. Тэгээ би шахаж шаардаж ажиллая. Тэгээд та бүхэнд эргээд ажлаа тайлагнаад явна.